нэг ийм яриа бас байдаг л да ардчсан нам газгүй. Яг бол ингээд яг ардсан нам засгийн эрх бариад ирэх үед л гадаа зах зээл нөгөө гол манай гаргадаг юмнуудын үнэн буучдаг, унцдаг. Тэгээ нэг талаас их азгүй ингэж ярьдаг л да. Таас бас түрүү хэлсэн Ердөнэтийн засгийн газрын хувьд бол гол юм нь бол гадаа зах зээл үн өссөн гэж нэг тийм азгүйтэл үнэхээр байгаад идэм үү? Айсууд цайруулж гаргасан яриа юм уу? Үгүй яхаа ерөөдөө 96-аас 2000 он тэгээ дараа нь 2012-аас 16 онд ингээл гадаа зах зээл дээр одоо улуурхаан түүхийдийн үн унсан дандаа тэр цикл таардаг л та. Гэхдээ би бол бодод яг энэ илүү орчсон намд үүрэг хариуцлага хүлээлгэх юм болов илүү одоо дотоод нөөц солилцоо дайчилж ажиллах тэр одоо шалгуурыг тавьдаг юм болов гэж би боддгийн. Жишээ саяын одоо 12-аас 16 онд одоо гадаад зах зээл дээр ингээд одоо бүх төрлийн түүхийдийн үн унтсан ийм хүнд цаг үед жишээ нь одоо бид зүгээр суугаад байсан бол улс орны эдийн засаг улмал муудаал явах байсан шүү дээ. Гэтэл сөрөөд бүтээн байгуулалтын он жилүүд болгож зарлж чадсан. Тэгээ бүтээн байгуулалтын асар том ажлуудыг эхлүүлж чадсан. За социализмын одоо 80-90 жил барьсан одоо засмал замын урттай тэнцэх хэмжээний замыг 4 жилийн дотор барьлаа шүү дээ. Хийсэн нь үнэн, бүтээн байгуулсан нь үнэн. Хамгийн гол нь нөгөө иргэдэд очих тэр ойлголтыг өгч чадаагүй тийм. Хийсэн бүтээснээс орчилж чадаагүй, ойлгуулж чадаагүй. Тэгээ 4 жил бол нөгөө сөрөг хүчин байсан одоо өнөөдөр ирэх баригч нам бол одоо 4 жил зэрэгс өдөр шөнөгүй арч намыг муулчихсан тийм. Хар пиарыг бол маш хүчтэй болсон шүү дээ. Тэгээ тэрэнд одоо олон түмний бас дээр нь яг сонгуулийн үеэр одоо иргэдийг хүсэн үлээгээд байсан тэр маш олон гой амлалтуудыг дэвшүүлж чадсан тэгээд. Тэгээ яг янз янзын нөхцөлөд нөлөөлсөн л дөө. Гэтэ өнөөдөр бүтээн байгуулалт хийсэнд бол бид харамсдаггүй шүү дээ.